Гэхдээ ажлын хэсгээс орж ирсэн саналуд бол за миний харж байгаагаар бол нэлээд цэгцлээд ороод ирсэн байна шүү дээ. Анх бол энэ чинь 203 зарчмын зөрүүтэй санал 4.3 их 80 байсан. За энийг бүр 88хан болгоод оруулаад ирсэн байна шүү дээ. Тэр нь зарчмуудаа нэмж тусгаад нэгсэндээ засгаас тэр зарчим нь орж ирэхгүй болохоор ажлын хэсэг дээрээ зарчмаа тусгаж байгаа 88 зарчмын зөрүүтэй санал орж ирсэн гэж харж байна л да. Гэхдээ улсын хурлын гишүүд зарчмын зөрүүтэй санал гарах үндсэн хууль болон улсын хурлын дэгийн тухай хуулиар олгосон бүрэн эрхтэй шүү дээ. Бид нар улсын хурлын тогтоол байна уу, улсын хурл дээр орж байгаа хууль байна уу, зарчмын зөрүүтэй санал гаргах бүрэн эрхтэй шүү. Тэгэхээр нэг гишүүд нэг замбраагүй санал гаргаж ирчээ тэгээд энэ болохгүй байгаа даа гэж бас ярмааргүй байна. Хамгийн гол нь 27 оны хөгжлийн төлөвлөгөө энэ 27 онд орж ирэх төсөв хоёрын ялгааг нь өөрсдөө аюул ойлгомжтой гаргаж ирэх хэрэгтэй. Хөгжлийн төлөвлөгөө гэдэг бол илүү том зургаар гаргасан зарчмаа тусгасан сая Баатархүү гишүүн бас хэлээд байна л та. Яг ингээд ирэмбэ тогтоосон ийм зүйл яг гарч ирэхгүй яг төсөв шиг адилхан форматтай документ яг төсөв шиг ингэж орж ирээд хар чинь эн чинь бас биднэрт бас яг л адилхан авч үзэхэр л харагдаад байна шүү дээ. Тэгэхээр нэг ойлгомжтой зүйл бол тэр хуулийн дээр бол заавал өөрчлөлт орох зайлшгүй шаардлагатай байна. За хоёрдугаарт ажлын хэсэг миний харж байгаагаар бол эн чинь бас нэлээд саналыг хасаад зарчмаа тусгаал оруулаад ирсэн байна шүү дээ. Тийм учраас одоо бүгдээрээ энэ дээрээ санал хураалтаа явуулаад за тэгээд дараа жил хуулийн өөрчлөлт орохоор бүр ойлгомжтой болох ёстой л гэж харж байна. За үг үл.